Баялаг бүтээгч нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор органик гоо сайхны бүтээгдэхүүн эрүүл мэндийн гэсэн тодотголтой Ламор брендийг үүсгэн байгуулагч, ерөнхий технологич, үндэсний үйлдвэрлэгч хадагтай хулан оролцож байна. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр. Сарнай засгийн дэлгүүр манай нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгаа. За манай энэ сарнай засгийн дэлгүүр маань 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо мад жаргал төвөөх уриатаагаар үүсгэн байгуулагдаад ингээд амжилттай ажиллаж байгаа. За манайх ингээд цэцгийг маань маш олон төрлөөр байдаг. Одоо сарнай, лили гэдэг бүхэл төрлийн цэцгийг оруулж ирдэг. За тэгээ хэрэглэгчтэй болохоор одоо баглаатай, саксанд, хөрсөнд гэдэг маш олон төрлөөр оруулж ирдэг байгаа. Одоо болохоор захиалга хөргөлтөд танд ажлаа багаан танилцуулаад захиалга хөргөлтөд тайлбарлаад хоёулаа цэцэг одоо яаж хэрхэн боогдож хөргөлтөндөө гардаг талаар би танд танилцуулъя. За энд манай захиалга хөргөлт хэсэг үйл ажиллагаа явуулдаг. Захиалагчийн хүсэлтийн дагуу сав баглаа бодлогын дагуу цэцэгчд маань ингээд бэлдээд хөргөлтөндөө гардаг байгаа. За та яг яаж бэлддгийг нь сонирхолтой. За энэ болохоор ийм хэмэл хөрс байдаг. Цэцгэн зориулсан. Та ингээд дараад үзээрэй. За энэ хэмэл хөрс маань нойттой учраас цэцгээ ингээд зоохоор одоо эхнийхээ байдлаараа доороосоо нэг усаа уугаад цэцэг маань ингээд удаан байдаг гэсэн үг. Чамаг ингээд амжилттай явах чинь өнөөдрийн хүртэл дэмжиж болсон хүмүүнийг авах цэцгийн багтаа явуулж болно. Тэгэхээр тийм хүн байна шүү дээ. Ээж чинь ч юм уу, найз чинь ч юм уу одоо хин ч байж болно шүү дээ. Эртний хүн ч гэсэн бас цэцэг өгдөг болсон. Одоо нөгөө цэцгийн соёлчийг өөр болсон. Тэгэхээр ачаалт гарч ирсэн. ачаалцаас хөргөж өгнө шүү дээ. Ачаалт хөргөж өгнө хөдөө орон нутгаар хөргөж өгнө хамаагүй. Тийм манай хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын огцоос гэсэн хөргөлт явж дээ. 24 цагаар ажилладаг байхгүй. Яагаад гэвэл Монголд шөнө болж ийн Америкт өглөө болж ийн тий. Тэгээд ерөөсөө давтангууд 24 цагаар ажилладаг. Өө тэгвэл мэдээж ээлжтэй. Энэ цагаан сэтгэлийн хөвгтэй хамт бид нэр цэцгээ бэлдээд ээжт нь хүргээд өгнө. Ерөнхий бэлд итгэгч Сарнай цэцэгт мэдчилгээ. За сайн манай үзэгчдээ баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарыг хэлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор органик гоо сайхны бүтээгдэхүүн эрүүл мэндийн тодорхойлолтой олонний одоо танилцуулсан Ламор гэдэг брэндээр одоо алдарсан одоо хадагтай булан үргэлжлэн ирээд байна. Өглөө ингээд бид чинь нэг 7-оос 8 цагийн хооронд уулзаад тэгээд өдөржингөө нэвтрүүлгээ бэлдээд явдээ. Тэгээд өглөө нөгөө угаасаа нөгөө баялаг бүтээгчд эрт босдог. Бараг хамгийн орой онцдаг тийм хүмүүс болохоор нэг цааргалд болох нэг зүгээр гэдэг шүү дээ. Яг л гоё таарсан. Тийм. Тэгээ одоо нөгөө нэвтрүүлэг хийхээ өмнө заавал өмнөх өдөр нь гарч шинжилгээ өгж байгаа. Тэгээд ковидын шинжилгээг өгсөн, сөрөг гарсан. Дээрээс нь вакцина бас хийлгэсэн байгаа. Тэгээ хийлгүүлсэн байгаа. Маск аваад ярьчихуу тий. За тийм. Энэ Ламор брендийг анх үүсгэн байгуулаас өнөөдөр хүртэл амжилтыг одоо нэлээд одоо олон амжилтуудыг бүтээжээ. Тэгээд ер нь бол одоо өөрийнхөө ингээд нөгөө талаар манай үзэгчд ихлээр танилцуулах ба тий. Хүүгүүднээс хаана өнгөрсөн, гэр бүлийнхэн талаар. За намайг Даваа Доржийн хулан гэдэг Ламор брендийг үүсгэн байгуулад одоо 7 жил болсон байна. Маш хурдан цаг хугацаа өнгөрсөн байна. Ийм ихтгэл болсон байна. Ерөнхийд багнаасаа бол Германд өнгөрүүлж исэн. Би яг 3 настайдаа Герман руу яваад тэнд ерөнхийдөө багнаасаа өнгөрүүлээд бас ер нь айгүй их жинхэнэ нүүдэлчин гэдэг шиг л 12 жил баг болоход 6 удаа сургууль сольж байсан. Нөгөө байнгын ингээл нүүдэлчин шиг л амьдраад яваад байдаг болохоор Монголд байхдаа болохоор нэгдүгээр сургуульд болон хоббид байж байгаа. Буцаад Герман руу арай гэж нэг Монголдо гой дассан чи буцаал Герман руу очсон. Тэгээ Германд очиод жоохон дасахгүй яг нөгөө хай скул буюу яг айгу эцэгтэй үед би ингээ Монгол юм байна гэдгээ ойлгочингуудаа Германд буцаж очсон чинь ердөөсөө таалагдахгүй. Тэгээд сургуулийнхаа цор ганц гадаад нь тэг нэг л болж өгөхгүй байгаад ахаар нь 15 настайдаа ганцаараа Швейцар руу явсан. Тэнд тэгээд 10 жилээ дусгаад буцаад Герман руу явж бакалавра хийгээд мастера төрийн удирдлагаар эхлүүлээд тэгээд нөгөө 2 мастер хийх боломжтой сургуулаасаа нөгөө тэтгэлэг аваад шалгараад тэгээд Герман сургуулаас тэтгэлэгтэй
цор ганц хүн нь болоод Нью-Йорк руу очиж Колумбиа их сургуульд мастера 100% тэтгэлгээр хийгээд тэгээд Америкт ажиллах ер нь сонирхолтой, хүсэлтэй бас ажлын байрууд нь бэлэн надад тий би ингээд апплайдаад маш олон газар орсон байсан чинь Монголд ирээч гэдэг хүсэлтийг тухайд манай Newcom Group-ийн захирал тавьж исэн. Тэгээд би бодож жагаад ер нь нэлээд л гадаадд амьдарчлаа тий яг том газрын дөнгөж төгссөн ялангуяа гадаад те юу ч мэдэхгүй ийм хүн байх уу эсвэл буцаж их орондоо очиод ядаж өөрийнхөө те мэддэг зүйлээ бас ингээд бодит болгоод явах уу гэд бараг 3 хоног бодож байгаад нэг чамдаантайгаа 2012 онд анх Монголд ирчихсэн. Тэгэд өөрөө гадаадд ийм өндөр боловсрол эзэмшээд Монголд одоо ирээд энэ гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл рүү судлаад ингээд орсон гэж хэлсэн шүү дээ тий. Яг өөрийн чинь гоо сайханд асуудал үүсээд тэгээд энийг шийдлийг хайгаа тий. Тэгээд цаашаа ингээд өрнөсөн гэдэг байгаа шүү дээ. Одоо өнөөдрийн бизнес ламор брэнд чинь тэгэж бий болсон юм шиг байгаа юм тий. Тийм тэгэхээр мэдээж одоо ингээд гадаад айгу өндөр боловсон ийсэн соёлч бас өөр байгаа шүү дээ тий. Манай Монгол ирэхэд чинь бас ингээд Монгол ч нэг шийдэх асуудал их олонтой. Нийгмийн ямар нэг асуудлыг шийдэж байвал их зүгээр юм шиг байгаа. Зөвхөн бизнесээс мөнгө олох нь юм биш. Асуудлаа давхар шийдэд явдаг. Одоогийн залуучууд бол яг ер нь тийм биш шүү дээ. Энэ дэр санал нэгдэж байна уу тий? Тийм би бол хизээч өөрийгөө үйлдвэрлэгч болно гэж төсөөлөөчгүй. Манай гэр бүлд бизнес хийдэгч хүн байхгүй, үйлдвэрлэгч бүр байхгүй. Тэгээд Монголд анх хурж ирээд одоо миний угаасаа багасаа яг гол зорилго нэг том айтайхан байгууллагатай. Би бол мэдээж нүүбэд айгүйх ажиллахыг хүсдэг байсан. Тэгээ яг нүүбэд дадлагаар тэнцээд Нью-Йорк очоод дадлагаа хийхэд яг би биш юм байна л гэдгийг ер нь ойлгосон. Ягдвал амар удаашралтай. Нөгөө дэндүү том тэр чин байгууллага болохоро би ингээд айгу хурдан тэг айгу хурдтай юмыг хийх дуртай айгу бүтээлч сэтгэлгээгээр юмыг хийх дуртай. Тэг яг тиймэрхүү газар их гоё мөртлөө нөгөө хувь хүн талаасаа таарахгүй байгаад байхаар яалтчгүй бас гоё санагдахаа бэчтгэл юм бэлээ. Тэгээ би яг тэр үед за миний мөрөөдөл энэ биш юм байна гэд Монголд хурж ирээ бас том групп компанид ажиллаад бас л нэг л бас биш байгаад байсан. Яг Монголд хурж ирсэн чинь нөгөө харшилтай болоод анх удаа харшилтай болоод тэгээд нилээ ингээд нөгөө улаацсан жоохон туурцсан ийм айгу тийм хүндрэлтэй байдалтай авчингууд мэдээж ямар ч хүн эрэхтэй юм битээ бүр шоконд орчиж байгаа юм чинь тий. Тэгээ би гоо сайхны бүтээгдэхүүнч гэж нэг бодожаагүй байнгут яг эмчнэр надад за чи мэдээж энэ утаа одоо тий бусад юмыг чи ганцаараа зохицуулж чадахгүй. Тэгэхээр чи хувь хүн талаасаа өөрийнхөө амьдралын хэм маягаар зохицуулж чадна гэдг нь эрүүл хүнс идээд байгалийн гаралтай зөөлөн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд тэгээд бас нэг жоохон өөртөө анхаарад ингээд те бин тамир идэр хийгээд нөө хороо гадагшлуулах юмнуудаа хийгээд яваарэ л гэж надад зөвлөсөн. Тэгээд тэр үед анх удаа би гоо сайхны бүтээгдэхүүн яагаад хүнд юм чухал юм бол гэдгийг л бодож эхэлсэн. Тэгээд тухайд яг надад нөгөө байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээч гэж зөвлөнгөтаа мэдээж тэрийг хайсан ч олдохгүй байсан. Ганц хоёр гадаад бүтээгдэхүүн нь яг ч бас байгалийн гаралтай биш. Тэгээ би Герман руу захидаг байсан чинь манай гэрийнх нь энэ ч айгу үнэтэй юм байна гэд нэг жижигхэн л юу 20 евро 30 евро те банк бид нар чамд явуулах юм уу гэд тэгэд анх тэрнээс болоод ингээд нөгөө хэрэгцээ нь үүссэн. За байгалийн гаралтай бүтээгдэхүүн ч маш үнэтэй идэх юм байна гадаадд те. Монголд тэр нь байдгүй юм байна. Гэтэл Монгол шиг энэ ихтэй байгалийн түүхий идтэй байгалийн одоо энэ сайхан баялагтай газар одоо нөгөө газар доорх биш. Газар дээрх баялагтай газар яагаад ийм бүтээгдэхүүн хийгээгүй юм бол хамгийн анх тэгжэл ботсон. Тэгээд нөгөө өдрийн боодоо шөнийн зүүд те сүлдээ энэ мэн ингээл бүр ингээл ургуулсан бодоод бүр ингээл тэрний талаар бодож эхлээл судалж эхлээл тэгэл би тэр онлайн нөгөө курсээ олоод за тэгвэл би өөртөө ядчил бүтээгдэхүүнүүд хийя. Яагвал надад яг түүхийдүүд нь бэлэн байгаад байгаа юм чинь би ханаас ч одоо тэгээд 70 тухайд чинь 70 ээж идэр байдаг гэсэн Меркури 70 ээжээс очиод би өөртөө сүү чицаргаан юу бүх давс идэр авчин штэ. Тэгээд би яг тэгжэл ихэлсэн. Тэгээд өөртөө хэрэглээд ихэлсэн чинь маш сайн байсан. Хитэн таньдаг хүмүүстэй өгсөн нөгөөдөлд нь айгу гайхсан энэ амар гоё юм ямар сони ингээд. Тэгээд би өөрийнхөө Instagram дээр анх удаа тавьчихсан. Тэгээ хүмүүс наа чи ямар сонирхолтой нэгийг хэрглэж үзээд хийгээд тэгэл ялцчихгүй нэгт энэ нь огт байхгүй байсан. Хоёрт би хийж чадчихсан.
3-т ууланд бэлэн бүх юмнууд нь байсан. 4-т би гэрээсээ хийх боломжтой байсан. Тэгэл яалтчгүй бүх юм ингээл таарал явсан да. За тэгээд бүх тохироо сайхан бүрдлээ. Тэгээд өрхөө үйлдвэрлэгч болсон юм байна шүү дээ. Тэгээд би чи гэртээ яг 1 жил үйлдвэрлээл юмаа хийгээл одоо бүтэн 1 жил би өрхийн үйлдвэрлэгч байсан шүү дээ. За тэгээд танах анх 2015 оны хавар манай баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хэрэгжиж явах үед маань нэвтрүүлэгт орж исэн. Тий. Бас манай холбооны одоо анхны бас гишүүдийн нэг. Тэгээ бас ингээ баялаг бүтээгч дэмжих нэвтрүүлэгт ингээд орж явах манай ингээд нэвтрүүлгийн баргаад бүрэг очиж явахад танах усанд автцсан байсан гэсэн. Тий. Савнгийн нөгөө үйлдвэр усанд автсан нэг гэсэн санаа. Бөө хөөс юм яас. Гүбүра. Тэр юу болсон? Тий нөгөө нэг айхтар нэг борооны үеэр нэг приоситер ингээ хөвч яваад исэн штэ. Тийм. Тэрхэд манайх яг нөгөө подолт байсан. Тэгээд нөгөө цонхоор нь уурын ус нь орж ирээд тэгээ би яг нөгөө шүн хүртэл ажилладаг байсан. Угаасаа ч ажил дээрээ нөгөө дээрээ офис дээрээ сууж исэн. Тэгээд нэг 9 цагийн үед нөгөө за бороогоо намтчиж гэрлүүгээ харидаа гэж ботсон чи яста гинт нуруугаар хүүтэн бүр ингээд бүр амар сонио оргиод хүйе нэрээ би нэг үйлдвэрээ шалгаадах гээд доошоогоо очисон чинь нөгөө хаалга онгооссон чинь яг уурын ус ингээд өвдөг хүртэл байсан. Тэгэл онгойлгосон чи ингээл доош нөгөө урагшаага над руу орж ирэл. Тэгээ манай хамаг юм хөвцсөн. Тэгээ бид нар чи одоо дандаа л органик юм хэрэгтэй давс мас баах юм дээр тухайн үед чи манай үйлдвэр нэг жижигхэн өрөө байсан юм чинь зүгээр л нэг жижигхэн өрөө тэгээ бүх юм ингээд нэг доор давсан чи энд тосон чи энд өөхөн чи энд тэгээ бүх юм одоо үндсэндээ уурж давтаад манай цав баглаа боодол бид нар чи нэг л өрөөтэй. Угаасаа тухайн үед манай үйлдвэр чи нэг хоёрхан л хүнтэй. Тэгэл хамаг юмаа л бас алдчихлээсэн. Тэгээд тэр өдөр би бүр нэлээд шоконд ороод яхаа сайн мэдэхгүй. Тэгээд би нөө фэйсбүүкийн ачийг яг тэр үед мэдсэн. Ягдвал би нөө яхаа сайн мэдэхгүй тэгээд нөө туслах би ээжтэйгээ байсан. Тэгээд битүүр чинь хоёр эмэгтэй бас мэдэхгүй шүү дээ яах ёстой юм бол гэд. Тэгээд фэйсбүүк дээр би ламорын үйлдвэр одоо нөгөө усанд автчихлаа те 11 дээр хороол энэ хаваар хэрвээ зүгээр хин нэгэн явж ивэл ирж туслаач гэж бичээд нөгөө өөрөө юмнуудаа хийжсэн чинь бараг 10 минутын дараа ихний хүн орж ирж исэн. Тэгээд тэр хүн би бүр айгуу сайн би бүр тэнд байгаа бүх хүнийг айгуу сайн сандаг яадгүй хүн хизээч мартахааргүй мөчөөс учраас дандаа нөгөө манай сургалтанд одоо миний аль нэг лекцэн сууж исэн, сургалтанд сууж исэн, ямар нэгэн байдлаар би тусалж исэн те манай хэрэглэгч нар бүр ээж хүү хоёр хүртэл орж ирж исэн шүү дээ. Тэгээд танаа одоо тэ савнгийн ачаар миний экзем гайг болсон гэх. Тэгээд тэд нар чинь бүр бараг 10 хэдэн хүн ингээд нэг мэдсэн чинь л ороод ирсэн байсан. Одоо бид нар чинь нөгөө ажилчдаа ингээд байнга нөгөө байгууллагын соёл, ажилчдаа хөгжүүлэх гэж байнга нөгөө одоо би танах энэ 30 гаруй хүнтэй болсон гэж ойлгосон шүү дээ, тийм 30 гаруй хүнтэй сургаж байгаа бас хамгийн түрүүний ээлж нь хамгийн түрүүнд тийм. Тэд нар чи хамгийн чухал хүмүүс ямар ч юм нөгөө баггүй явахгүй. Тэр чи хамгийн түрүүнд би ингээл нэг гоё мэдчихэнгүүтээ багтаал хэлдэг. Харин тийм. Тэгээ би нэг өөрөө чинь постноос харж байсан л да нөгөө шинэ жилээр бэлэг тараагаад амар хаппи орж ирсэн. Тийм нөгөө сая цаар тахалтай үед чи яг нөгөө шинэ жилээр хүмүүс нэлээд жоохон нөгөө сэтгэл санааны хүнд байдалтай байсан. Бид нар шинэ жил мэдээж хийж чадаагүй те. Энд чинь нөгөө компани шинэ жил гэдэг чинь бас ажилчдын айгуу тийм хүсэн хүлээдэг мөч байдаг штэ. Тэгээд би яг хүмүүсээ харангуйтаа за нэг ядчил жоохон энэ хэцүү цаг үед баярлуулъя гэд манай нөхөр бит хоёр бүх хүндээ нөгөө хэрэгцээд гэсэн айгуу гой бэлгийн багц хийгээд тэр нь дандаа бас үндэсний үйлдвэрлэлтэй байсан л да. Одоо хурхын, гурил, алтан говийн шоколад гэл бид нар хэрэгтэй бүх юмнуудыг оруулаад obvious mouse юу ч гэдэг баах юм оруулаад тэгээд хүн болгонд нь хүргэж өгсөн. Тэгээд заримд нь болохоор холоос өгөөл, заримд нь тогшиж нөө жоох хөвгтүүд чиг үлдээн гота тогшоод явах ч юм уу те ямар ч байсан гэхдээ хүн болгонд бас та нар нөгөө компани нэг хэсэг болохоро бас нэг хоёр дахь гэр бүлтэй шүү. Та нар одоо хэцүү байхад ганцаараа бишээ. Бид нар ингээд яг артчаа ингээд асаалтаа танк нь байна те. Ялангуяа удирдлагын зүгээс ингээд та нарын төлөө бүхнээ хийж байгаа шүү. Бас те яадгүй л та нар буцаад компанида бүхнээ хийж байгаа учраас эн чинь харилцан хоёр талын л яг нөгөө тэнцүү байдал байгаад байгаа шүү. Тэгээ бид хоёр чинь
нөгөө өдөрт тэр чинь нөгөө хийж чадахгүй байгаад байгаа юм чинь. Тэгээд хэдэн хоногийн туршид бараг мэдгүй хэдэн ч хоног болсон. Тэгээ хамгийн сүүлийн хүргэлтээ 12 сарын 31-ний орой нийлээ шинэ орж иж байгаа 10 цагт тий хийгээд тэгэл гэртээ өрж ирэл онтаад гэсэн. Google, YouTube гэсэн хоёр сайхан багштай байна тийм Харин. үү? Хоёр сайхан үнэгүй том багш шүү дээ. Дэлхийд одоо энэ талаар өөртөө яг хүмүүст мэдээлэл өгөөч. YouTube-аар одоо баг байж болох дэлхийн бүхэл юм байна шүү дээ. Хэрэв хүсвэл тэгэл YouTube-аар өнгөө тэр анхан шатны мэдлгүүдийг бол авах боломжтой. Тэгэхээр би бол аль болох өнгөө амархан өөртөө амархан байдлаар Google руу ороод мэдээлэлээ аваад цогцоллаад тэгэл өөрийгөө хөгжүүлж явахыг одоо хичээдэг. Дээрээс нь мэдээж сошиал медиа байна те. Facebook, Instagram, LinkedIn, Twitter гэдэг одоо бүх л боломжууд бидний гарт өнгөө байгаад байгаа байхгүй. Одоо энэ 2020 онд чинь цар тахал Монгол улсын төдий дэлхийн нийтийг айлгаад тэгээ нэг вакцины эдгээр гарч ид бас нэг гайгүй болж байна л да. Одоо тэгээ нөгөө бүх улс орн чинь эдийн засгийн сэргийх хөтөлбөрлөгөө нөгөө хажуу шамдад орцсон. Монгол улс бол яг ба жоохон хожууч гэсэн нэг хөтөлбөр хэрэгжүүлэл одоо явж байна л да. Тэгэхээр энэ 2020 он цар тахалтай үед одоо хөл хорой, хатуу хөл хорой буюу одоо ингээд өндөржүүлсэн бэлэн байдал одоо 9 шидийн юмд хоригдож өнгөрөөлөө шүү дээ. Одоо бараг 2 жил жахав тий. Тэгэхээр өөрийн чинь хувьд бол энэ цар тахал бол харин эсэргээрээ нэг бол боломж нөгөө тал чинь өөрөө гэр бүлтэй одоо хөөрхөн охинтой болсон ч гэдэг юм уу тий. Тий, сая л үнэхээр бүр айгүй бас сонирн байсан. Ягдвал би чинь бас дөнгөж төрсэн байсан. Тэгээ дөнгөж төрчөөд ажилдаа буцаж ороод ер нь нэлээд бас ачаалттай айгүй хэцүү байгаад гинт корона гэдэг зүйл гарч ирээд тэгээд яг хөө хүүхд хэдэн сартай байсан. Манай хүүхд чинь дөнгөжл 6 сартай ч юм уу. Тий. Тэгэл ямар ч байсан манай хүн харин за ашгүй нэг хөл хараад багтаа чи нэг гэртээ байх юм дэ гэж би чинь амар их ажилтаа байдаг. Тэгээд нөгөө ялангуяа захирал хүний хувьд чинь би чинь декретээ аваад гэртээ сун гэж байхгүй шүү дээ. Энд чинь ажлаа үргэлжлүүлэхээс өөр ямар ч арга байхгүй. Яг миний гол зорилго бол нь 6 сар нөгөө хүүхдээ хөхүүлээд яг өөрөө хараад нөгөө миний анхны хүүхд болохоор бас ингээд бүх юмаа өөрөө гартаж хийхийг бол хичээсэн. Тэгээд 6 сар болгоод бор хоолнд оронгуудаа би ажлаа ялцчихгүй бас нөгөө шаардлага нь гараад идэг болохоор хийхээс өөр ямар ч аргагүй. Тийм учраас айгүй ядарсан байсан л та нэг хэсэг нэлээд ачаалтай ажиллаа. Тэгээ хөл хорой тогтооч өгөө та гэртээ байсан чинь анх удаа бүр ингэж бараг 50 гэртээ байж утсан. Ер нь сүүлийн 7 жил ингэж ачаалтай ажилдаг байсан байна. Ингээд харахаар тий. Сүүлийн 7 жил ер нь ингэж 50 байж үзег баха. Тэр чинь үе бүр огт гэрээсээ гарахгүй ингээл яг цэвэр гэр бүлтэйгээ л хамт байж. Гэр бүлийн харилцаа ч охин чинь амьдралын чинь оргоор ирүүлсэн байж тээ. Одоо гэр бүлтэй зав гаргажээ гэж тээ. Өөрөө юм жоох амаржээ гэж тээ. Харин тий. Би тэгээд одоо нэлээ угаасаа нь бас шаардлага гардаг юм бэлээ. Нөгөө гарааны бизнес эхлүүлэн гэдэг чинь эхлээд нөгөө өдөр шөнөгүй хийхгүй бол энэ яг л хөвчих штэ тий. Боожж байгаа. Шүмж хүртэл би ажилдаг байсан учраас тэр бол яг яалтчгүй те. Явц дундаа нөгөө систем бий болгоод, менежмент бий болгоод хамт олондоо бас итгэх нь айгүй чухал юм байлаа. Тэгэхээр угаасаа манайх 7 жил болцсон. Одоо жишээлбэл би өдөр шөнөгүй ажиллаад байвал айгүй утгагүй байхгүй те. Юуны төлөө би ийм баг хамт олонтой байлаа. Энд чинь бүгд өөр өөрсдийнх нь чаддаг юмараа л нийлж орж ирж байгаа шүү те. Тэгэхээр би яг саяны хөл хорой болон одоо ковидаас нэг маш чухал юмыг ойлгосон тэр бол баланс. Үнэхээр юм баланс л ч явах хэрэгтэй. Маш их баярлалаа. Маань одоо үр хөвгөдөд ирүүл зараад өсөж тарних гэр бүл халуун дулаан аваар амьсгал ашиглах ийм мэдээлэл гоё юм байна. Маш их баярлалаа. Би ч өөрөө бас нөгөө органик юм дуртай байдаг болохоор бас айгүй нөгөө тарих ч юм уу те одоо энэ цэцгэн дуртай. Тэгэхээр маш их баярлалаа. Хизээ цэцгэлдэг гэлээ. Энэ болохоор одоо ингээд цэцгэлээд одоо эд цэцгэлтэй юм явж байгаа. Оо за. Тэгэхээр одоо та гэрт очиод та манай охин шиг өнгөтэй юм байна. Тэр одоо голомгийнхаа ажлын байр гарч байна. Одоо үйлдвэрлэлд орё тий. Тэгээ. Тий. За үйлдвэрлэлд үзье. Тэгээ ер нь бол судалгаануудыг хараад байхаар бол Монгол гаднагч дээр ер нь бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 70-80% нь дандаа эмэгтэйчүүд, бүсгүйчүүд байгаа байхгүй. Тэгээд залуучууд. Тэгэхээр энэ жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчлэгээний салбарт маш их эмэгтэйчүүд, залуучууд ажиллаж байна. Тэгэхээр энийг л бодлогоор ингээд дэмжих хэрэгтэй байна.
өөрөө сүүлд бас нэг дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулганыг бас Монгол зохион байгуулад байсан тийм. Дэлхийд даяар нөгөө эмэгтэй entrepreneur гэдэг өдөрлөг 11 сарын дундаар нөгөө зэрэг улс орнуудад зохион байгуулдаг. Тэгээд манайх яг би яг тэрнийх нь одоо Монгол дахь арга хэмжээг бас зохион байгуулад бид нар тухайд тэр жилдээ чинь нөгөө одоо бараг 3-4 жилийн өмнө штэ 300 эмэгтэй бизнес эрхлэгч нарыг цуглуулад нэгт нөгөө биенийхээ бүтээгдэхүүнийг сурчлах боломжийг олгоод тэгэхэд чинь манайх дээр нөгөө үзэсгэлэн гаргаад хоёрт нөгөө networking хийх боломжийг олгоод яагвал би яг одоо ч хүртэл нөгөө олон улсын төсөл дээр ингээд судалгаа хийж байгаа. Тэгэхэд яг нэг юм нь эмэгтэй бизнес эрхлэгч нар жишээлбэл тэр болгон гадуур явчтай ингэж нөгөө бусадтайгаа холбогдоод уулзаад танилцаад оройтой юм уу одоо пим яваад явдаггүй болохоор жоохон тэр нөгөө сүлжээ үүсгэх тэгээ өөрсдийнхөө одоо нөгөө танил талынхаа сүлжээг үүсгэх боломж нь жоохон хомс байгаад байдаг гэж одоо судалгааны дагуу гарч ирсэн. Тийм учраас бид нар яг 300 бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг нийлүүлээд би ч бүр тайзан дээр гараа хүчээр за та баруун талынхаа хүнтэйгээ танилц, зүүн талынхаа хүнтэйгээ танилц. Тэгээд та нарт ямар нэгэн хамтрах боломж байх юм бол ярилцаа явчихаа гэж бид нар тэгээд 300 хүнд болно одоо урилга явуулсан чинь 450 хүн ирээд тэгээд тэр үед яг ийм хэрэгцээ болон шаардлага нь байгаа юм байна гэдгийг харсан. Тэгээ ягаад гэвэл нөгөө эмэгтэй бизнес эрхлэгч маш их байхгүй тийм. Төрөөс одоо 3 жилийн хугацаанд 3% хүүтэй зээл олгоод эхэлсэн шүү дээ. Одоо саагаар болж байна. Одоо ингээл 3-4 мянгаар нь олгож байгаа л гэж одоо мэдээлэл хийж шүү дээ 7 хоног болгон тийм. Сангийн яамнаас. Жишээлбэл танах одоо материал өгсөн үү? Энэ судалгаа судалж үзв үү? Тэгээд манайх болохоор жишээлбэл нэмүүртэг шингэсэн бүтээгдэхүүн, дээрэс нь байгалийн гаралтай, дээрэс нь эмэгтэй одоо залуу одоо удирдлагатай, дээрэс нь бүгд араар хийдэг гэдэг ингээ бүх шаардлагыг хангаж байгаа мөртлөө одоо жишээлбэл ингээл татвар юуртай гэж хасагдчихж байгаа. Гэтэл яг ингээд үйлдвэрүүдтэй харьцаад одоо би ч гэсэн судалгаагаа хийгээд явж байхад нөөтийн өргөө үйлдвэрлэгч бараг байхгүй тийм. Энд чинь өөрөө ингээд систем нь айгүй төвөгтэй. Тийм учраас яг бид нар бол жишээлбэл жил болгон л ууггүй өгдгийг. Тэгэхээр энэ жил нөгөө ялцчихгүй тэр сангаараа дамжих биш банкудаар дамжих учраас яг бас арай өөр гэж бид нар бол одоо нөгөө боломжтой гэж бол үзээд байгаа. Ялангуяа 3% гэдэг бол Монголд байхгүй болон боломж байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар бол материалаа өгөөл тэгэл толтол явна л гэж одоо бод. Одоо өгснө өгөө гоё материалаа. Яг өчигдөр өгсөн. Яг өчигдөр өгсөн. Өчигдөр. Тэгээ ер нь бол одоо тэгээд энэ 3% зээл учраас маш их иргэн аж ахуйн нэгжүүд авах гэж хөөцөлдөж байгаа. Бас нэг энэ ковидоос улбаалаад эдийн засаг маш хүнд болчихж байгаа учраас бас эдийн засаг руугаа мөнгө оруулж яана л да. Одоо энэ мөнгө шахаж яах гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ боломжийг бас манай жирийн дунд үйлдвэрлэгч нар ашиглах хэрэгтэй. Жирийн үед чинь банкны хүүчин дэндүү өндөр болохоор бид нар чинь нөгөө том одоо уул уурхай шиг те нөгөө асар их мөнгөийг ингэж жишээлбэл олдог биш. Яг нөгөө жижиглэнгийнх дээрээс нь юм нөгөө маш тийм одоо бага хэмжээгээр үйлдвэрлэл явуулдаг болохоор тэр өндөр хөөг бол бид нар жишээлбэл төлж чадахгүй. Монголд болохоор яг нэг асуудалтай юм нь өөрөө нөгөө зээлийн хүн дээрээс нь жижиг дундууд одоо би ч гэсэн судалгаагаа хийж авахад ялангуяа эмэгтэйчүүд төр барьцаа хөрөнгө маш хэцүү байдаг те. Жишээ нөгөө барьцаа хөрөнгөтэй болно гэдэг чинь өөрөө амжилттай бизнес эрхлэгч байгаад машинтай болоод барьцаа болоод ч юм уу те ингээд явах ёстой байж тал Монголд эсэргээрээ чи бизнес хийхин тулд амжилттай байх хэрэгтэй ч юм нэг юм айгүй хэцүү тогтолцоо үүсэж байна л та. Нэг юм бол авчих юм бол тэрийг нь заавал банкны барьцаанд заавал тавьж ээж тий ингэж явдаг тий. Тэгэхээр тэр бол нэрээ үнэхээр бас айгүй том асуудал. Одоо манай компанийн хувьд 7 жилийн турш явхад тэгэл банкнаас зээл авах ямар ч боломжгүй явж байгаа юм. Тэгээ манай жижиг дунд үйлдвэрлэгч нар болохоор одоо ингээд банк бус санхүүгийн байгууллага буюу Ламбард эдэргээл одоо арилжааны банкудаас дандаа өндөр хүүтэй зээл авч бизнесээ хийж ирсэн. Одоо харин банкнаас 3% хүүтэй зээл олгоно гэхээр чинь маш том боломж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энийг бол ингээд яг ингэж тогтоод энээсээ цаашаа ингээд үргэлжлээд зээлийн хүн нэг оронтой тоон дотор л үргэлжлээд ингээд тогтчихоосоо. Тэгэх юм бол энэ жижиг дунд бизнес эрхлэгчнэр том бизнес эрхлэгч чинь жигдхэн хөгжих гээд байна л та. Тэгэх юм бол банк өөрөө нэг хэдхэн том харилцагч нартай байгаад нэг том харилцагч дампуурахад банк дампуурдаг үзэгдэл байхгүй болоод олон харилцагч нартай болох байхгүй юу? Банкнда ч ашигтай, бизнес эрхлэгч бидэртэй ч ашигтай тийм үү? Тэгээ энэ өөрөө улс орнд ч ашигтай. Бас эдийн засагт тэлнэ шүү дээ. Тийм бид нар амжилттай явах юм бол тэр чинь
улсын орлого нэмэгдэж Тий, орлого нэмэгдэж. бид нар чинь татвараа төлсөөлж ирсэн учраас. Тэгээд ажилчдаа нэмэн тийм үү? Тий, ажилчдаа Хамгийн гол нь маш олон хүнийг ажлын байраар, Тий. тогтмол ажлын байраар хангаад явж штэ. Бид нар гэхдээ яг хөө миний сая зүгээр анзаарснаар яг ковидын үед Монгол улс нь өөрөө бас нэг юмыг айгүй сайн ойлгосон байх магадaltaй. Би нөгөө бүх хүнийг тэгж ойлгосон юм уу мэдэхгүй байна. Гэхдээ нэг хандлага нь бид нар чинь юу ч үйлдвэрлэдэг юм биш үү? Хэл хаагчаар бид нар нарийн ногоочгүй, үлдвэчгүй, тий, юучгүй болчиход байна гэдэг. Дандаа бүтээгдэхүүнүүд гадаас аваад байгаа. Гэдгийг сая маш олон хүмүүс ойлгочих шиг боллоо. Тэгэхээр яалтчгүй одоо бид нар яг нөгөө үндэсний үйлдвэрлэгч нараас бас айгүй том давуу тал гарч ирчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар Монголдо боловсруулах үйлдвэрүүдэл айгүй сайн дэмжих хэрэгтэй, байгуулах хэрэгтэй. Бид нар боловсруулахгүй дандаа түүхээр нь гадаас нь гардаг учраас гаднаас 100% хамааралтай байгаа. Харин тий. Сая ковид бол бид нар тэрийг маш сайн ойлгууллаа шүү дээ. За хүүхдийн урлан бүтээгдэхүүн дээр хэлээ. Тий, манай үйлдвэрийн байр тий. Манай үйлдвэрийн байр. За шинэ байр гэсэн олж үзье. Тий. Шинэ гэдэг нь гэхдээ бараг 3 жил эхний нөгөө баялаг бүтээгч нэвтрүүлгээс хойш бол тэгээд тий. Тэгэхээр эн чинь нөгөө өрхөөсөө жижиг рүү орчод байгаа ч тий. Харин тий. За зар танилцъя. Тэгээд үйлдвэрийн байр бид нар энд одоо 3 жил болж байна. Бидний онцлог нөгөө хүний гоё сайхан болгох биш, яг л нөгөө эрүүл болгох. Эрүүл байлгах. Хүмүүс чинь нөгөө арьсан дээрээ ертөсөн нэгсэн анхаарлаа хандуулдаггүй. Яг нөгөө тийм гаднах одоо нөгөө нэг тоодгүй ч юм уу те. Гэтэл арьс чинь яг бидний эрүүл мэндийн тал учраас эрүүл мэнд ямар н арьс гэх юм л байдаг. Тэгэхээр нөгөө манай бүтээгдэхүүн болохоор ямар ч тийм одоо мейкап, зекапын тэг төрлийнх биш те. Илүү яг нөгөө хүнийг хуурайчлаас хамгаалах одоо арсны асуудалтай хүмүүс бас айгүй нөгөө таардаг бүтээгдэхүүн болохоор нөгөө хуурайшил чи өөрөө арсны өвчнийг бий болгодог. Тэгэхээр арсны өвчтэй ихэнх хүмүүс одоо экзем диатест бол асар хуурай арстай байгаад үндэс нь байгаад ингээл цаашлаад явцдаг. Тэгэхээр бидний хувьд нөгөө гол зүйл нь хуурай арсны эсрэг яг л арсыг хамгаалах, арсыг эрүүл байлгах. Одоо биеийн тамир хийж ингэж хүн эрүүл байдаг шиг манай бүтээгдэхүүнийг ингээл тууштай хэрэглээд авах юм бол эрүүл байна гэсэн. За энэ бол ингээд манай үйлдвэр маш томхон. Хүмүүс нөгөө экспорт нь гардаг гэхээр ингээ амар том үйлдвэр төсөөлдөг. Гэтэл манай үйлдвэр маш цомхон, жижигхан бүгд гарааргаар хийгддэг. Тэгээ 100% эмэгтэйчүүд байдгаараа бас онцлог. Гэхдээ олон улсын ёсноор шаардлагыг 100% хангацсан тийм. Манай бүх бүтээгдэхүүн олон улсын стандартын даа. За манай яг хуу дийлэнх бүтээгдэхүүнүүд тасан суурьтай болохоор 1 жилээс 2 жилийн хооронд хадгалах боломжтой. Гэхдээ нөгөө жишээлбэл одоо нарны тусгалын доор шууд тавьчих юм бол мэдээж өнгөө алдна тий. Өөр одоо уралд орно. Тэгэхээр яг л хүнс шиг л гэж тооцох хэрэгтэй. Айл болох нарны гэрлээс хоол, айл бол сэрүүхэн газар. Манай зарим хэрэглэгч нар хөрөгчөндөө хийдэг бүтээгдэхүүн. Бидний одоо хамааралтай харьцдаг компаниудыг тооцоход 200 компани болж байгаа байхгүй юу? 200 компани. Монголдо бидэртэй холбоотой байдаг. Хов хүмүүс бас байгаа юу? Байгаа. Тийм. Тэгэхээр чинь одоо зүгийн лав эдэр бас байгаа. Тийм. Тэгэхээр чинь одоо 200 гаруй харилцагчтай 30 гаруй ажилтнтай гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр бид нар жишээлбэл амжилттай явах тусам энэ 200 байгууллага бас л одоо ажил нь ингээл нэмэгдээл явна гэсэн үг тийм. Тийм. Биенээс хамааралтай тий. Тийм. Яалтчгүй нөгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болохоор. Энэ одоо нөгөө ер нь юу юм шиг байна шүү дээ. Ааруу шиг л байна шүү дээ. Тийм. Угаасаа яг хүмүүс ааруу гэж боддог. Манайх 7 жилийн өмнө нөгөө савнгаа гаргахад хүмүүс маш гайхаж хүлээж авч ирсэн. Тийм. Яг л нөгөө өмнө нь чинь дээр үед Монгол улс чинь савн бас үйлдвэрлэдэг байсан шүү дээ. Тийм. Тэгээ нэг хэсэг чинь болоод тэгээд бүгд импортоор олоо. Тэгээ буцаад ингээд ханы сүлний тостой, сарлын сүүтэй, тэгээ цэвэр ингээд сүүтэй савн гэсэн чинь хүмүүс юрдсаа гайхаад ингээд хүлээж авахгүй те манайх руу ирэнгуудаа ааруул юм биш үү гэд. Тэгээд жишээлбэл нөгөө энэ тэнд ингээд харангуудаа энэ ааруул гэж таньдаа боддог байсан. Тийм байна. Тэгээ одоо энэ мэд гэсэн ингээд яг л одоо нэг ааруулаад чинь хөдөө ингээд айл ингээд хийгээд хатаадаг шүү дээ. Яг ингээд. Тэгээд нөгөө манайх яг цэвэр савн хийдэг утга учир нөгөө яг тухайн түүхэн эдийг нь
одоо сарлагын сүү жишээлбэл ямааны сүү яг цэврээр нь ашиглах боломжтой. Тэгснээрээ тухайн хүний биед нь яг л тэр түүхийн эдийнх нь бүх одоо тэ амин дэм витамин нь ингээд очих боломжтой. Тийм. Тэгээ манайх чи идэж болох үз гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг шүү дээ угаасаа. Тэргээрээ л олон улсад танигдсан. Тийм үү? Идэж болох юм уу? Идэхэд ямар ч асуудал байхгүй мэдээж муухай амттай идэхгүй байсан дээр гэхдээ идлээгээд ямар ч тийм одоо хүний бид хортой зүйл байхгүй юм байна тий. Энэ тэгэд манай саван хатаах өрөө манай савангууд дунджаар 2 сар хатсны эцэс бэлэн болтгоо. Тийм үү? Бяцлаг шиг юм биш. Бяцлаг чинь одоо уудах тусам улам мөнд ордог шүү дээ тий. Тийм. Манай 2 сар хатчиж бэлэн болтгоо. За энэ болохоор манай савлах цех байгаа. Тэгээ бүх одоо манай нөгөө түүхийн боловсруулалтаас ахуулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэл савлгаа нь хүртэл ингээ гар аргаар хийгддэг. Тийм эцсийн одоо бүх дамжлага нь ингээ гар аргаар хийгддэг. Байгаа. Тэгээ ер нь маш их сэтгэл шингэсэн. Ийм үйлдвэрлэл 100% бараг гар арга юм шүү. 100% гар аргаар. Тийм байна тий. Тийм. Тэгээ өнөөдөр жишээлбэл одоо ингээ гарын тосоо яг ингээ бэлэн болохоор нөгөө дамжлага ингээд те дамжлагын дагуу эцсийн байдлаар яг савлах цех рүүгээ ирээд одоо ингэ чи манай гарын тос нөө чацрантай гарын тос ер нь манай хамгийн одоо эрэлт хэрэгцээтэй хүмүүсийн хайртай болсон бүтээгдэхүүн байгаа. Ер нь бол төрөөс олгож байгаа 3% хүүтэй 3 жилийн усаатай мөнгө авчих юм бол үйлдвэрлэлөө өргөжүүлэхэд ажилтны тоо маш ихсэх юм байна шүү дээ. Ягаад гэвэл 100% гар учраас. Тийм, манайх болохоор ерөөсөө технологич боломжгүй юм байна тийм, манайх онцлог нь технологич яг боломжтой гэхдээ бидний нөгөө бас гол зорилго чинь угаасаа хүнээ ажилуулах юм чинь бид нар одоо жишээлбэл амжилттай яваад манай борлуулалт нэмэгдээд явчих юм бол хүнээ нэмэх гэсэн. Тийм. Энэ нь өөрөө одоо маш том давуу тал. Энэ юуг нь савл энэ савыг одоо хаанаас авдээ? Гаднаас хаж авах уу? Одоо идэм үү? Манайх хийдэг үү? Монголд ер нь сав баглаа бодол хийдэггүй учраас манайх яг ийм савлгаануудыг одоо энэ төмрөн савуудыг бол гаднаас авдаг. А Монголдо бид нар жишээлбэл яг Монгол үйлдвэртэй харьцаад нөө цаасан савлгаануудыг бүгд Монголдо хийдэг. Монгол хийж байгаа тийм. Тэгээ манай үйлдвэр болохоор одоо манай харьцдаг үйлдвэр болохоор яг анх бас жижигхэн үйлдвэр яж хагаад бид нар одоо сүүлийн бараг 6 жил хамтарч ажиллаад одоо аль сав хайрцнууд хийж гэнэ гэсэн үг үү? Тэгээ одоо жишээлбэл эдгээр бүгд ингээд Монголд хийгдэж байгаа. Яаж вэ? Тий одоо хамгийн анх харьцахад бас жижиг компани байсан. Одоо маш мундаг компани ер нь болсон. Тэгэхээр бид нар бол одоо сүүлийн бараг 5 6 жил хамтарч ажиллаад би нэгээ одоо бараг ахын дүүс шиг мэддэг болцсон. Тийм үү. Би нэгээ дэмжсэн юм байна шүү дээ. Би нэгээ дэмжээд тийм мэдээж бид нар сайжрах тусам илүү их сав баглаа бодол захиална. Тэгээ тэд нар тэрний дагуу үйл ажиллагаагаа сайжруулна. Тийм тэд нар ч бас дагаа сайжирж байгаа тийм. Дагаа сайжирж байгаа тийм. За энэ нөгөө оригиналор нь бооцсон биз дээ. Тийм энэ ингээ калкан цаасанд ингээд нөгөө байгалийн гаралтай савн болохоор ингээ амьсгалаад тийм. Яг л нөгөө түрүү чинь таны хэлдэг бяцлаг шиг. Оо эн чинь бүр амьсгалж байгаа юм уу ингээ голоор нь тийм. Тийм амьсгалаад ингээд нөгөө энэ олсон ингээд тууцаар хийснээрээ байгальд ээлтэй савлгаатай болчихж байгаа. Манайх одоо ер нь бүх дамжлагын гар аргаар хийгддэг. Тэгээ он сар бол айгүй чухал байдаг. Ягаад гэвэл одоо жишээлбэл гоо сайхны бүтээгдэхүүн дээр маш одоо урт замыг туулж олон бараг жил босон ч зарим бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Нөгөө ягаад гэвэл химийн байц орчхороо удаа хадгалах боломжтой. Манайх болохоор эсрэгээрээ яг нөгөө шинэхэн хоол хүнс шиг болохоор яг л одоо өнөө маргааштай үйлдвэрлэнгүүтээ хүн нь маргааш шууд хэрэглэх боломжтой те яг л одоо торт хийж байгаа юм шиг чинхэн талах хийж байгаа юм шиг ингэснээрээ нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн нь өөрөө яг хамгийн эрүүл шинэлэг шинхэн ийм одоо бүтээгдэхүүн болж чадчих байгаа. Тэгэхээр он сарыг бол зайлшгүй ямар ч хэрэглэгч ямар ч бүтээгдэхүүн дээр харах нь айгүй чухал. Тэгээ танай бүтээгдэхүүний ингээд сав баглаа боодлыг ингээд ерөнхий дизайн мизаныг харахаар хар цагаан хоёр л өнгө байна. Тэгээ бид нар бол минимал байрлахыг айгүй хичээдэг. Ягаад гэвэл нөгөө хүн болгоо айгүй өөр мэдээж сонирхолтой. Гэхдээ хамгийн одоо үлдэцтэй юм чинь өөрөө классик буюу те одоо энэ хар цагаан энгийн. Тэгээ бид нар ч нөгөө байгаль дээлтэй нэг өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах гэдэг философи түгээх гэдэг болохоор тийм гялгар жишээлбэл аль болох цаас хэрэглэдэггүй, аль болох их савлгаа хэрэггүй. Дээрээс нөгөө эрэгтэй эмэгтэй ямар ч хүн хэрэглэх болох учраас ялцчихгүй ингээд нөгөө айгуу тийм минимал байхыг хичээдэг. Тэр би өөрөө минимал байхыг ер нь ирмэлцдэг учраас нөгөө брэнд гэдэг чинь өөрөө яг л үүсгэн байгуулагчийнхаа философиг түгэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол одоо нөгөө
онл номон дээр ч гэсэн брэнд бүтээгч байгаа бол 2 өнгөнөөс илүү гаргаж болдгоо гэсэн шүү дээ тий. Амархан хөдөлгдөг юм уу та тий. Одоо Mobicom харахад улаан байдаг, YouTube харахад ногоон байна тий. Танахыг харахад хар байна юм уу тий. Цагаан ч үт юм уу тий. Тийм үгүй. За баярлалаа. За бид нар тэгээд ер нь үүсгэн байгуулсан цагаасаа хойш нөгөө байгаль дээлтэй гэдэг бас үндсэн философи түгээх гэж маш их хичээдэг. Тийм ч учраас бид нар үндэсний одоо хог хаягдлын холбоотой хамтраад одоо олон жил болж байна. Тэгээд нөгөө Монголын нэг асуудалтай юм чинь хогоо 1000 ангилаад очоод нөгөө хогийн цэг дээр ингээ бүгд нийлдэг гэж хүмүүс дургуцаад байдаг шүү дээ. Тэгээ бидний болохоор ангилсан бүх хог түүхийд болдог. Тийм тэгэхээр айгуу давуу талтай бас. Ямар түүхийд болж байна жишээлбэл? Янз янзын болж байгаа. Одоо бид нар жишээлбэл ангилалтаа гялгар ууд, хуванцар сав, цаасны хог, тосны сав, тэгээ тэнд нөгөө картонууд гээд тэгэл нөгөө тухайн шаардлагатай гэсэн одоо өөр үйлдвэрлэлөө бүгдийг ингээл тараагаад өгчдөг. Тийм. Ерөнхий ивент итгэгч Сарнай цэцэгт мэдчилгээ. Хамгийн анх одоо ганцаараа энэ ламор брэндийг үүсгэн байгуулж ирсэн те. Эхний нэг 2 жил ганцаараа ажилласан гэлөө те. 1 жил. 1 жил ганцаараа ажиллаад тэгээ тэрнээс хойш одоо хүмүүсийн нээсрээд одоо 30 гаруй хүнтэй болсон гэж байгаа шүү дээ те. Тэгэхээр хамт олноо танилцуулах уу? Тий. За манай үйлдвэр олон офис хамтдаа л байдаг. Бид нар бол энд одоо бүх юмнуудаа л хийдэг гэсэн үг те. Түүхийдээ боловсруулахаас ахуулаад эцсийн бүтээгдэхүүн захиалгуудаа аваад энэчнээс одоо энд манай санхүү маркетинг ингээд бүгд байгаа. Тэгэхээр энэчнээ болохоор манай захиргаа болон маркетинг борлуулалттай холбоотой, экспорттой холбоотой хүмүүс маань суудаг. Энэ маань өөрөө бас яг нөгөө үйлдвэрлэгч болохоор бас бүтээмжийг сайжруулдаг. Яагтвэл бид нар бол тусдаа оффистай байж үтсэн. Яг үйлдвэрлэлтэйгээ одоо ойр байх нь бас айгүй чухал юм билээ. Зарагдсан бүтээгдэхүүн болгоны 100 төгрөг нийгмийн сайн сайхан руу зориулагддаг байсан. Одоо хэврээ гоё юу? Тийм яг бид нар ерөнхийдөө нөгөө анханасаа ч тэрийгээд бүр савлгаан дээр бичдэг байсан. Ер нь бол нөгөө том компаниуд олон улсад ч тэр Монголд ч тэр яг илүү ашигтай одоо ашиг хийсний дараа тухайн ашигасаа жишээлбэл ингээд нийгмийн аль нэг төсөлд ингээд оруулдаг ч юм уу. Бидний хувьд болохоор ашиг хийгээгүй ч гэсэн хийж байгаа үйлээрээ ингээд нөгөө одоо өөрсдийнхээ чадлаараа заавал мөнгөөр биш те ингээд дандаа нийгэмд ингээд тустай юм хийхийг бол зорьсон. Тэгэхээр бид нар ялцчихгүй одоо хамт олнороо үүсгэн байгуулсан цагаасаа хойш маш олон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тэгэхээр бид нар бол одоо сургалтууд хийхээс ахуулаад те хүүхдүүд рүү чиглэсэн сургуулиуд, эмэгтэйчүүд сургалтууд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн сургалтууд, жүжигч ундармаа хичээн хийж байгаа үйлдэл хүртэл манай хамт олон очиж туслаад те ингээд явсаар исэн. Тэгэхээр бид нар жил болгон одоо нэг өөр юм сэтгэж л хийдэг. Ерөнхий ивент итгэгч Сарнай цэцэгт мэдчилгээ. За баялаг бүтээгч нэвтрүүлэг ламор брендийн ажлын өрөөнөөс үргэлжлэж байна. Ер нь ингээд олон жил энэ бизнес хэрэгтэйд явж байхад нөгөө урмаар мялах бас сайхан байдаг л да. Тэгээд төрийн болон гадаадын одоо ямар байгууллагуудын шагнал тавьж байна. Тийм бид нар бол одоо 7 жилийн явцад бол одоо Монголдо бас зөндөө шагналуудаа авсан. Энэ маань бидний хувьд бол мэдээж маш гоё урам өгсөн те бид нарт маш их урам өгч бидний хувьд маш гоё байсан. Бид нар бол танхимаа шилдэг entrepreneur шагнал авч ирсэн. Жилийн дараа авч ирсэн шүү дээ тий. Жилийн дараа авч ирсэн. Яг л бид нар чинь жилийн 15 онд гэхэд 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг яг нөгөө өөрийн патенттай анхдагч бүтээгдэхүүнүүдийг гаргаад явчихсан. Тэгээ шилдэг entrepreneur авч ирсэн. Аж үйлдвэрийн бас шилдэг одоо шагнал авч ирсэн яамнаас тэр болохоор бидний яг одоо төрөөс олгосон хамгийн том шагнал. Тэгээ тэр мэн өөрөө яг том байгууллагуудад өгөөд хоёр дүнгиж эхэлж байгаа жижиг байгууллагуудад өгчээсэн. Нэг нь Urban Jeans яад бол Монгол улсыг өөрсдөө джинс хийлгдэг орон болгоснороо тэр шагналыг аваад манайхыг болохоор ямар ч төрийн дэмжлэггүйгээр оролцоогүйгээр одоо ингэж нэ экспортод гаргаж байгаа анхдагч патенттай бас бүтээгдэхүүнүүдийг бий болгосон гэдэг тухайн шагнал өгчээсэн. Тэрнээс илүүтэйгээр мэдээж олон улсаас шагнал авах нь бол бидээс бүр их урам зориг өгдөг. Яагтвэл жижигхэн Монгол одоо гарааны бизнес олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чинь гэдэг бол бидний яг хийж байгаа бүх юмыг чинь айгуу гой утга учиртай болгож байгаа. Яагтвэл энэ мэн өөрөө бид нар бас нөгөө анханасаа нөгөө анхдагч юмнууд хийгээд ахаар яалтчгүй айгуу хэцүү байдаг. Яагтвэл нийгэм нь одоо
хүлээж авах нь хэцүү те, зарим хүмүүс ойлгохгүй, тэр болгон жишээлбэл бусд нь ойлгохдаггүй, айгүй их нөгөө бэрхшээлүүдийг даван тулдаг. Гэтэл олон улсад яг тэрийг ингээ хүлээн зөвшөөрчхөөр за бид нар ямар ч лсэн зөв алсын хараатай юм байна. Тэгээ зөв замаар явж байгаа юм байна гэдгээ бас маш их ухаардаг те. Тэгэхээр бид нар бол дөнгөж үүсгэн байгуулагчдын 2 жилийн дараа Сингапураас шилдэг хариуцлагатай жижиг дунд бизнес шагнал авч ирсэн. Бид нар бас тэмцээнд оролцож Тайванд шилдэг Аз номхон далайн гарааны бизнес шагнал авч ирсэн. Тэгээ сүүлд жишээлбэл Японоос шилдэг одоо SDG гэж яригддаг те Нобелс гаргасан ногоон хөгжил доктортой одоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бүтээгдэхүүний шагналаар бас хамгийн сүүлд одоо 12 сард яг ковидын эд үед энэ шагналыг авснаар манай хамт олон бол гэртээ байгаа ч гэсэн маш урам зоригоор дүүрэн байсан. Өөр нөгөө NHK-ийн шагналч юм шиг билээ. Тийм бид нар NHK World гэдэг нөгөө Японы суугаар бол манайхыг онцолж ийсэн. Тэгээд Монголд одоо тухайн яг баг нь хурж ирээд манай талаар одоо жижиг баримтат кино хийжсэн. Тэр маань манай хамгийн анхны олон улсад гарсан одоо юм нэвтрүүлэг байсан. Тэгээд тухайн үед дэлхийд даяар цацагдсан нь бол бас бид нар яг одоо тэрийг би бас айгүй сайн сандаг хизээч мартдаггүй нөгөө том дэлгэцэн дээр хамт олноороо бүгд үзээд тэг ингээ кино үзэж байгаа юм шиг яг нөгөө тухайн баримтат киногоо бол үзчихсэн. Тэгэхээр тэр бол бас маш гоё байсан. Одоо ингээд ковид цаад тахлаас улбаалаад дэлхийн нийт чинь ер нь бол энэ дижитал хэлжид бол асар хурдтай болчихлоо шүү дээ. Тэгээд дээрээс нь одоо төрөл бүрийн девайсуудыг хэрэглэж ухаалаг утасгүй хүн гэж одоо Монголд байхгүй. Тэгэхээр одоо бидний хийж байгаа бизнес бүгд л одоо халаас нь явж байгаа гэсэн үг байхгүй. Тэр халаас нь байгаа тэр ухаалаг девайсууд дээр яаж ажил татал дээр энэ танах ямар одоо стратеги төлөвлөгөө хэрэгжүүлдэг. Одоо энэ гар утсуу, таблет тий одоо онлайн шопинг болон хүргэлтийн системүүдийнхаа модулүүдийг яаж өөрчилж байгаа вэ? Тийм тэр бол бас айгүй чухал одоо асуудал ягдгүй л одоо жишээлбэл ингээд маш олон хүмүүс өөрсдийгөө голдог те маш олон хүмүүс надад боломж нь байхгүй учраас би амжилтгүй байна. Энэ амжилттай явж байгаа хүнд нь жишээлбэл одоо магадгүй манайх дээр за энэ үүсгэн байгуулагч нь гадаадд байсан юм биш үү? Тэгэхээр чи мэдээж амжилттай юм ч юм уу те. Эн чинь бас биш байгаад байгаа байхгүй. Одоо 21-р зуунд яг 21 онд бол бүх хүнд энэ боломж нь энэ яг халаасанд чинь байгаад байгаа те. Тэгэхээр энэ бол маш чухал. Одоо сүүлийн үед ингээл англи хэлээр бид нар ямар ч асуудалгүй хөдөө орон нутаг сурчин. Ямар ч асуудалгүй YouTube-аар жишээлбэл бизнесийн хичээлээ авчин те. Ямар ч асуудалгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчтэй үнэгүй бид нар зүгээр л пэйжээр дамжуулаад мэдээлэлээ өгчин. Тэгэхээр одоо яг энэ нөгөө надад энэ боломж нь байхгүй гэдэг шалтгаан чинь бас байхаа байцж байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд бас л анх эхлэхэд мөнгөгүй байсан. Тэнгүүтээ би чинь бас нөгөө яг тэр нэг шалтгаан тоочдог бизнес эрхлэгч анх бол байсан шүү дээ. За манайх чинь жижигхэн л юм чинь угаасаа ойлгомжтой бид нар мөнгөгүй юм чинь том газруудыг маркетинг хийж чадахгүй гэл тэгэл өөрийгөө хязгаарлаад тэнгүүтээ бидэрт хамгийн том боломжийг яг энэ сошиал медиал гаргасан. Бид нар үнэгүй пэйж ажиллаулдаг те. Зургийг аваад үнэгүй постлдаг. Ингэснээрээ манай хэрэглэгч бидрээс ямар ч зардал гарахгүйгээр тухайн бүтээгдэхүүнийг харах боломжтой. Тэр сумаас гадаадаас хаанаас эхэлж штэ тийм. Тэгэхээр бидний жишээлбэл хамгийн том давуу тал нь зүгээр л энэ үнэгүй зүйлүүдийг маш бүтээмжтэй байдлаар ашигласан. Тэгэхээр бидний яг одоогийн үед ч гэсэн хөл хориогоор хамгийн чухал анзаарсан зүйл нь за тэгвэл бид нар нэгэнд манай дэлгүүрийг хүчээр хаацсан юм чинь энэ үнэгүй зүйлүүдийг гэрээсээ ашиглаад явчаа гэд яг 20 онд бид нар жишээлбэл илүү төлхөө онлайн борлуулалтын дээр анхаарал яг хөл хорионы үеэр бид нар онлайн борлуулалтынхаа хөгжүүлэлтийг хийгээд одоо зураг идрээ илүү айтайхан оруулаад тэгэл хүмүүс манайхыг хүргэлтээр авсан. За баярлалаа. Холонгийнхаа ажил дээр бас зөндөө удаан ярилцлаа. Хийсэн бүтээсэн их юм байгаа болохоор одоо ярилцлагын нэрүүд өндөрлөө. Тэгээд өөрөө бас нэлээд нөгөө одоо олон сүлжээ одоо дэлгүүрүүдээр бас борлуулдаг гэж түрүүн ярьж байсан. Одоо яг өөрийнх нь нэрийн дэлгүүр одоо хэдэн дэлгүүр байгаа юм? Танаа яг нэрийн дэлгүүр. Бид нар бол 3 яг нэрийн дэлгүүртэй. Шангрила Моллын 2 давхарт, их дэлгүүрийн 1 давхарт, Саруул төвийн 2 давхарт гээд уурын гэсэн яг нэрийн дэлгүүр гэхээс илүүтэйгээр яг өөрийн гэсэн худалдааны цэг, худалдааны зөвлөх байдаг бас E-Mart-ийн 2 салбар байгаа. Бусдаараа бол дандаа нөгөө гэрээт борлуулагч нараа дамжуулж зардаг. За тэгвэл тэр 3 салбарын чинь аялал нэгэн дээр очиж танилцъя. Одоо яг хэрэглэгч нарт
яаж одоо яг бүтээгдэхүүнээ одоо бодуулж, бүтээгдэхүүнээ тайлбарлаж, танилцуулж гэдэг дээр бас нэг очиж үз танилцъя гэж бодож байна. Тэгээ. За тэгээд танд дэлгүүр явах уу? За. Түлдээ да. Анх дэлгүүрээ хаана нээжсэн? Хамгийн анх. Бид нар болохоор нөгөө мэдээж анх шууд дэлгүүр нэх ямарч боломж авахгүй. Тэгээд эхлээд нөгөө хүнсний дэлгүүрүүдээр дамжуулж зардаг байсан. 15 онд хамгийн анх сарнаах хүнсний дэлгүүр, тэгээд good price-уудаар, тэгэл намангийн дэлгүүрүүдээр маш олон ерөн дэлгүүрүүдээр зарж үтсэн. Тэгээ 2 жилийн дараа бидний одоо хамгийн том бахархдаг зүйл анхныхаа өөрийнхөө дэлгүүрийг яг энэ моолыг эхэлж хахад бол нээжсэн. Тэгээд маш том бахархал байсан. Нилээн том дэлгүүрээс яад гэл бид нар нөгөө айгу том өрөөдөлтэй байсан болохоор гэхдээ явц тундаа ковидаас болоод бид нар тэр том дэлгүүрээ ажилуулах ямарч боломжгүй болоод нэг бодлоор гонигтай одоо шийдвэр тэр дэлгүүрээ хаах нөгөө талаар маш сайн алхам болсон. Яагтвэл бид нар одоо 10 дахин багасгасан хэлбэрээр одоо ингээд өөрийн жижигхэн нээлттэй зүгээр лангуу шиг одоо тэ талбай ингээд хийцсэн байгаа. Гоё авсан шүү дээ. Тийм жижигхэн ч гэсэн ер нь авсаархан мөртлөө. Тийм авсаархан мөртлөө. За баялаг бүтээгч нэвтрүүлэг Шангрила молд байрлах ламорын одоо брендийн нэрийн дэлгүүрээр хүрэлцэн ирээд байна. Тэгээд дэлгүүрийнхээ онцлог болон экспортод гарч байгаа талаараа манай үзэгчид танилцуулаач. Бид нар яг одоогийн байдлаар 9 улсад экспортоо хийж байгаа. Ковидоос болоод мэдээж манай үйл ажиллагаа хумигдаад тэ экспорт мэж гэсэн хумигдсан байгаа хэдий ч бидний хувьд нөгөө бидний одоо экспортын түүх нь бас их гоё. Ягаад гэвэл энэ 9 орны бүх дистрибьюторууд өөрсдөө манайхыг олж исэн. Таах өөрсдөө хандаагүй юм байна. Бид нар хандаагүй, тэд нар манайхыг олж исэн. Тэгээд дийлэнхтэй одоо манай нэг бүтээгдэхүүнийг санамсаргүй мэдэж авсан ч юм уу те. Тэгээд амьдралд нь нэлээ одоо өөрчлөлтийг авчирсан учраас бүгд одоо дандаа залуучууд гэдгээрээ бас онцлог. Нөгөө талаараа өөрчлөлт авчирсан учраас өөрсдийнхээ улс орондоо гарааны бизнес эхлүүлсэн нь бас их онцлог. Тэгэхээр би бол бас дандаа хамт олондоо хэлдэг. Ингээд бид нар одоо ингээд өдөр тутмынхаа ажилдаа дарагдаад ингээд маш завгүй байдаг те. Гэтэ хаяач гэсэн бид нар ингээд хамт олноороо уулзахдаа за бидний энэ жижигхэн Монголтэй компани цаана нь одоо Таиландын нэг хүний амьдралыг өөрчлөө тэр хүн гарааны бизнес эрхлэгч болоод бидний ингээд хийж байгаа зүйлийг өөр улсад ингээд түгээж ин гэдэг бол амар гоё бас зүйл бол байдаг. Тэгэхээр бүх дистрибьюторууд өөрсдөө манайхыг олсон. Тэгээ бидний юмд бас өөрсдөө итгэдэг болоод улс орондоо тэрийгэ түгээж байгаа болохоор бидний бас экспортын түүх нь айгу гоё байдаг. Чи түрүү хэлжсэн шүү дээ нөгөө Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон одоо стартап гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудаа экспортод гарахад нь одоо туслах зорилготой хатам тийм одоо зөвлөгөө ирээдүй байна. Тийм. Ер нь бол одоо Монголд бол асар их боломж байдаг те. Бидэрт бол нөгөө олон улсад байхгүй жишээлбэл маш онцгой түүхийдүүд байна. Манай залуучууд ялангуяа одоо сүүлийн үед маш гоё юмнуудыг хийдэг болцсон те. Beat boss гэх. Тэгэхээр яг хуу ялцчихгүй би өөрөө нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, экспортлогч болохоор те боломжуудыг хараад идэг болохоор өөрөө сайн дураараа одоо бас экспортыг нэмэгдүүлэх тал дээр судалгаагаа хийгээд явж байгаа. Тэгээд ер нь экспортод гарцсан ч юм уу анхны ядаж бүтээгдэхүүнээ гаргацсан хэн болсон ч одоо холбогдоод ингээд мэдээлэл өгөх юм бол би ялангуяа одоо бидний ойролцоо гэх улсуудтай бидрийг маш сайн ойлгох Казахстан, Кыргызстан, Узбекистан гэх зэрэг улсууд бол бид нар ингээ хоорондоо ямар ч те ийм холбоогүй байна гэж бас бид нар ингээ залуучууд нэгдээд ярилцаад байгаа байхгүй юу? Хичнээн бид нар ингээ би нэгэ магадгүй за орс хэлтэй гэдээ ойлгоч гисэн ингээ нүүдэлчин ч гэсэн ямар ч бидний хооронд худалдаа байхгүй байна. Тэгэхээр энэ улсуудын залуучууд бид нар сайн дураараа нэгдээд яаж энэ худалдааг нэмэгдүүлж болохоор байна вэ? Одоо би ч гэсэн ламорыг жишээлбэл Казахстан руу гаргахыг хүсэж байгаа байхгүй яа гэвэл тэнд маш том зах зээл байна те. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бас ажлын хажуугаараа сайн дураараа судлаад явж байгаа. Тэгээд хүмүүс бас нэгдээд туслаад өөрсдийнхээ бас бүтээгдэхүүний мэдээлэл өгч болно. За баярлалаа. Ингээд жижиг дунд бизнес эрхлэгчдээ одоо энэ жид дундын одоо бизнесийн зовлон одоо биеэрээ мэдэрч өнөөдрийг хүртэл одоо зовлон жаргал дондор туулж явж өнөөдөр энэ амжилтанд хүрсэн. Одоо хулан маань одоо маань төрлийн урьдаар хүлээн авч одоо оролцсон талархлаа баярлалаа. Үнэхээр одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбар бол маш чухал салбар. Гэхдээ маш хүнд одоо
одоо энэ бизнесийн салбарт ороод ажиллаад явсаар байгаад ингээд энэ амжилтанд хүрнэ гэдэг чинь бол мэдээж маш их цаг нар санхүү мөнгө одоо ингээд зөвхөн зарцуулсан байгаа. Хүч одоо залуу наасмаас ингээд тооч зөндөл байгаа тийм. Тэгээд өнөөдөр ингээд өндөрлгөөс ингээд анх нэг хотоод эхэлж ирсэн, анх гэрийнхээ галтгоонд эхэлж ирсэн бизнес нь өнөөдөр ингээд Шангрила Моллот ороод ирсэн, гадаадын 9 одоо улсад нийлүүлдэг болсон, экспорт хийдэг болсон энэ том амжилтын төлөө эмэгтэй хүн ингэж хөдөлмөрлөж ууггүй ажиллаж байхад одоо бас ажил хийхгүй байгаа залуучууд ч юм бас юу хэлгүү те. Ингээд одоо эндээс сайхан үлгэж дуурайд аваа. Тэгээд манай хулан маань өөрөө хэлж байна. Энэ одоо экспортод гарч байгаа жижиг дунд үйлдвэрлэгч нарт бол одоо зөвлөгөө болоод өн төлбөрөө өгөө, тусалъя, надтай холбогдоорой гэх те. Ингээд ингээд нийгэмдээ сайн сайхны төлөө бас ажил хийх гэж байгаа бас талархаж хандж байна. Тэгээд таны цаашдах нь ажил үйлс амжилт хүсье. Гэр бүлч амжилт хүсье, ажилд амжилт хүсье. Тэгээд том капас болоорой. Монгол улсынхаа нэрийг эсвэл биш одоо бүх одоо 200 гаруй орнд дуусгаарай гэсэн ерөөлөөр нэвтрүүлгийг өндөрлөө. За бүхэндээ бас баярлалаа. Тэгээ бүх баялаг бүтээгч нартаа мундаг шүү. Битгий шантраараа хэдүүлээ чаднаа л гэж хэлье. За ингээд нэвтрүүлэг энэ өрөөд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Тэр баярлалаа.